Ястаа Америкт буунгуудаа орон дэрэг болчлаа шүү. Би 3 сарын 5-нд нисээд 3 сарын 6-нд Америкт явна гэж буу тооцоолсон байна. Тэгээд Airbnb-гээс байшин захиалгахдаа 3 сарын 6 гэж захиалга өгсөн чинь өнөөдөр энд 3 сарын 5-ны өдөр байгаад байдаг. Тэгтээ ч яархан буудлаа олж орохгүй бол өнөөдөр очих газаргүй болчлоо. За эхний өдөр ингэж сэтгэлээр унахгүй шүү гэж өөртөө яриад ойрхон хямдхан буудлаалаад орчлоо. Тэгээд тавьшсныхаа дараа зорьсон газараа ирлээ гэд харж байгаа орчин маа нэг иймэрхүү байна. Тэстэ гоё яана. За өнөөдөр жоохон гадуур алхнаа. Ер нь бол дандаа Tesla-гаар л ундаг хүмүүс байна. За энд нэг аюу алдартай Монгол кафе гэдэг. Ер нь бол Сан Францискод байдаг монголчууд ерөөсөө амддаггүй мэн. Монголоос ирсэн хүмүүс заавалч Монгол кафегаар ороорой. Хоол нь айгуу гоё. Биш шүү дээ. Буруу хаалгараа орч. Энд зуртай. Hello. Ингээд Сан Францискод ирсэн. 2 дахь өдөр би эндээс одоо нэг машин түрээслэх явж байна. Ер нь бол миний зорилготой гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ ирээд амьдрах юм бол ер нь хэр юм бэ гэдгийг судалж байгаа шүү дээ Америкаар. Тэгээ судалж юм. Тэгээ дээрэс нь нүдээр үзэж бас судалж байгаа байхгүй юу? Эхлээд би ер нь Америк ер нь гэдэг маш их одоо хүсэж мөрөөдчихсэн байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс гадна бас Сан Францискод ирэх нь бол бас миний олон сонголтуудын ер нь нэлийн дээвэр байсан байхгүй юу? Бас хүлээж би бас хүссэнгүй. Айгүй сонир амар санагдлаа. Санагдаж байна. Ер нь бол орчин тэгээд дээрэс нь гудамжийнхан байгаа нөхцөл байдал үнэхээр үү гэж үнэхээр ийм гэж үл надад бодогдчих. Бид нэр ингээд мэдэн дээр үзчихсэн шүү дээ. Би одоо ингээд бичлэг хийж байгаа гэдгийг ингээд итгэхгүй. Ингээд явж юм л да. Бид нар ингээд мэдэн дээр ингээд харж байсан шүү дээ. Ингээд зомби ингээд сарайлцсан хүмүүс нь. Тэгээ ингээд хөшин талаагүй юм бол ингээд явж байдаг. Аимшигтай дүр зураг надад харагдлаа. Ер нь ингээд аюул масуур цаацаа. Би бол ингээд чихэн амьдралдаа нөгөө хар тамхи масуурлах бодис гэдэг нүдээр үзэж байгаагүй. Тэрс харж байгаагүй. Тэгэхэд энд бол зүгээр ингээд гадуур ингээд зараад байдаг. Тэгээ асуусан чинь нөгөө марихуана гэдэг хар тамхины төрлүүд байгаа байхгүй. Тэгээд амар бол сонин үнэхээр үү гэж бодмоор үнэхээр муу талуудыг бас аюух болж харж байна. Яас машин түрээсэх шан газарлаа очоод шинэ түрээсээ. За тэгээд анхны сэтгэл бол нүдээр ийм зүйлүүдийг үзээд бол нэлээд сэтгэл дундуур байсан. Энэ бол хотын төв хэсгээрээ ийм айгүй их мансуурсан хүмүүс, орон гэр хүмүүс элбэг байдаг юм байлээ. Яг хотын зах хэсгээр бол амар тайван газар зөндөө байгаа. Тэгтэл ер нь ингээл нийлээ мансуурсан юу ч хийхэд бэлэн те. Ер нь бол ухаангүй болсон тийм хүмүүс амар айгүй олон харагдчихсэн. Тэгээд ийм гудамжаар хүмүүсээ дагуулад явна гэж бол ерөөсө төсөөлөгдөхгүй байсан. Бидний энгийн хэрэгэлдэг дебет карт биш, кредит картыг илүү үздэг юм байлээ. Зээлийн картыг хэлээд үздэг юм байлээ. Тэгээд зээлийн картгүйгээс болоод машин түрээсэлж чадсангүй. Тэгээд ч уусаа айгүй өндөр үнэтэй байлаа. 7 хоног түрээслэхэд бол бүр хэдэн мянган доллар гэж хэлсэн. Тэгээд алхаад бол Сан Франциског үзэж судлаж дуусахгүй машин түрээслэх хэрэгтэй байдаг. Энэ одоо бол кредит картгүй учраас чадсангүй. Дараагийн удаа дахиад оролдож үзье.
Чиний их чи Монгол кафе дээр ирсэн. Хөөш. Захаа. Тэгэл амшаатай. Ээж ихснийхээ гуравт оруулна.